Өнөөгийн орчин үеийн монголчууд бид эрүүл амьдралын хэв маягийг амьдралынхан алтан дүрэн болгож яваа энэ цаг үед бид хэрхэн амьдарч байна вэ? Энэ бол миний ач хүү тамир, зарим гэдэг тун дуртай, даанч бондоогоод байгаа учраас хүүгийн зайраг миний сонголт ийм болон хувирсан. Миний зөөхөн уянга хийх дуртай зүйл нь ганцаараач байсан хамаагүй кино чадалт гарсан шинэ кино болгоныг үздэг. Киног попкорнгүйгээр төсөөлхийн аргагүй. Гэхдээ хит их тавстай учир эрдэн шиш идэхэд хүрэж байна. Миний охин 2 хүүхэд гаргасан гэхэд дажгүй харагдж байгаа биз? Охин маань жингэн барихын тулд дасгал хөдөлгөөнөнд тасралтгүй хийсээр байгаа. Харин сүүлийн үед уураг өөх тосоо хасаад ногоол иддэг боллоо. Энэ бүгд эрүүл хооллолт мөн гэж юу? Эрүүл хооллолт гэдэг бол өөрөө тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөн, зөв зуршил юм шүү дээ. Харин би тэнцвэртэй хооллолт, амин дэмийг энэ аяг уудаг зовонгаас л авдаг. Эх орны хөрсөн дээр ургасан монгол уунг би өдөр бүр хэрэглэж дархлаагаа сайжруулдаг. Энэ их хөөрхөө энэ жилийн цагаан сараар бүгдээ монгол уунг ард дайлнаа. Та гэр бүлэрийг хэрэгэлдэг бүтээгдэхүүнээ мартаад байна. За. Гэр бүлийн хэрэгцээ нь энэ цагаан сарын ширээ бүрт зориулаад ийм савлгаатай болсон байна. Ер нь нэмээд хэдийг авчод яасан? Хэдийг авчихаа. Тийм. Аль хэдийний авчихсан байвал яах вэ? Юу? Оо.